Хуульч шууха, иргэний хуулийн 3 дугаар дэд хэсэг, 5 дугаар бүлгийн нийтлэг үндэслэл, хэсцийн талаар танилцуулж байна. Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх тусгуур болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл эсвэл хилцэл гэнэ. Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хилцэл хийж болно. Хүсэл зоригийн илэрхийлсэнд нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төвлөрдөр болно. Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийлсийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийлсийг хүчин төвлөрдөр бус гэж тооцно. Хилцэл хийснээс хойш нас барсан, эсвэл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урд нь хийсэн хилцэл илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төвлөрдөр хэвээр байна. Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, өв болон үйлдэл, эсвэл бусад нөхцөл байдал дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. Хилцлийн хэлбэр. Хилцлийг хуульд заасан хэлбэрээр хуульд заагаагүй бол талууд хилэлцэн тохиролцож амар буюу бичгээр хийнэ. Энгийн хэлбэртэй бичгийн хилцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төвлөрдөр болно. Ажил хэргийн хүрээнд тогтсон заншлын дагуу техникийн хэрэгслээр шууд хуулбарлан буулгасан гарын үсгийг түүний ихтэй адилтхан үзэж болно. Нотариатаар гэрчлүүлбэл зохих хилцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ. Нотариатаар гэрчлүүлбэл зохих хилцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хилцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзуул. Үүргээ гүйцэтгсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хилцлийг хийсэнд тооцож болно. Өвчин болон бичиг үсэг мэдэхгүй улмаас гарын үсгийг өөрөө зурж чадахгүй этгээдийн итгэмжлэлээр өөр этгээд төлөөлөн хилцэлд гарын үсэг зурж болно. Энэ тохиолдолд итгэмжлүүлсэн этгээдийн гарын үсгийг баталгаажуулсан байх бөгөөд өөр этгээдээр гарын үсэг зурулах болсон шалтгааныг бичнэ. Бичгээр хийсэн хилцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хилцэл хийсэн гэж үзнэ. Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдэлээр илэрхийлж хилцэл хийж болно. Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хилцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хилцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 42-ийн 1-ийн 1 зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хилцэл хүчин төвлөрдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хилцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө. Иргэний хуулийн 42-ийн 1-ийн 1 зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хилцлийн талаар маргасан тохиолдолд иргэний хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотлохооны бусад хэрэгслээр нотолж болно. Хууль зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хилцлийг цахим хэлбэрээр хийж болно. Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хилцсэн талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үлдэж, тоон гарын үсэг зурснаар эсвэл бусад байдлаар техникийн хэрэгсэл, програм хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төвлөрдөр болно. Амар хийх хилцлийг хилцлийн гол нөхцөлийн талаар талууд хилэлцэн тохиролцсон. Хилцэл хийснийг нотолсон пайз тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон. Хууль буюу гэрээнд заасан бол хилцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийхүү хариу өгөх тогтоосон хугацаа эсвэл ердийн боломжит хугацаа өнгөрсөн тохиолдолд хийсэн гэж үзнэ. Бичгээр хийх хилцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үлдэж, гарын үсэг зурсан. Хилцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, альбом бичиг, телефакс, эдгээртэй адилдах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан. Хууль зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хилцлийг ийхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн. Цахим хэлбэрээр хилцэл хийх бол талууд хүсэл зоригоо илэрхийлсэн цахим баримт бичиг үлдэж, цахим гарын үсгийн тухай хууль заасан цахим гарын үсэг зурсан тохиолдолд хийсэн гэж үзнэ. Нэг талын хүсэл зоригийн илэрхийлсийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдэлээр илэрхийлсэн бол уг хилцлийг бодит үйлдэлээр хийгдсэн гэж үзнэ. Хилцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хилцлийг хийгдээгүй тооцно. Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хилцлийг хэрэгжүүлэх, эсвэл хилцлийг дуусгуур болгохоор тохиролцож хийсэн хилцлийг болцол тавьж хийсэн хилцэл гэнэ. Бий болох хэсэг нь мэдэгдэхгүй, эсвэл нэгэнт бий болсныг нь хилцэл хийж талууд мэдээгүй байгаа үйл явдлаас шалтгаалan хилцэлд заасан эрх үүрэг нь үүсгээр тохиролцсон бол хойшлуулах болцоор хийсэн хилцэл гэнэ. Бий болох хэсэг нь мэдэгдэхгүй байгаа үйл явдал бий болсноор хилцлийг дуусгуур болгохоор тохиролцсон бол өөрчлөгдөх болцоор хийсэн хилцэл гэнэ. Үйл явдал ирээдүйд бий болох хэсэг нь хилцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахаар байвал энэ зүйлийн зохицуулалт үйлчлэхгүй. Болцол тавьж хийсэн хилцэл хүчин төвлөрдөр бус байх.
Болцол нь хуулийн шаардлагад нийцээгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш эсвэл элтэд биелэгдэх боломжгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Болцол хүчин төгөлдөр бус болох. Үйл явдал тодорхой хугацаанд бий болох болцол тавьж хэлцэл хийсэн нөхцөлд уг үйл явдал дурдсан хугацаанд болоогүй бол болцол хүчин төгөлдөр бус болно. Тодорхой хугацаа заагаагүй болцол хэдийд ч хэрэгжиж болно. Болцол заасан үйл явдал хизээж бий болохгүй нь илт болсон тохиолдолд болцол хүчин төгөлдөр бус болно. Болцол хангагдсан гэж үзэх. Үйл явдал тодорхой хугацаанд бий болохгүй гэсэн болцлоор хэлцэл хийсэн бөгөөд үйл явдал бий болохгүй нь тогтоосон хугацаа өнгөрөхөөс өмнө тодорхой болсон бол болцол хангагдсан гэж үзнэ. Болцол тавьж хэлцэл хийсэн этгээдийн үүрэг. Болцол тавьж хэлцэл хийсэн этгээд болцол заасан үйл явдал бий болохоос өмнө эсрэг тал үүргээ гүйцэтгэхэд саад болох үйлдэл хийх хэрэггүй. Болцол бий болсноор өөрт нь ашиггүй байх тал нь болцол бий болоход шудраг бусаар саад болсон бол болцол бий болсонд тооцно. Болцол бий болсноор өөрт нь ашигтай байх тал нь болцол бий болоход шудраг бусаар нөлөөлсөн бол болцол бий болоогүй гэж үзнэ. Болцол нь тодорхой хугацаанд бий болоход уг этгээд иргэний хуулийн 48-ийн 1 заасан үйлдэлийг нэгэнд хийчихсэн байсан бол түүнээс болж эсрэг талдаа учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Биржийн хэлцэл. Биржийн гүйлгээнд оруулах эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрх болох эд хөрөнгө, үнэт цаас гэх мэтэй харилцан шилжүүлэх тухай хэлцлийг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулж биржид бүртгүүлнэ. Хуульд тухайн төрлийн хэлцлийн шинж байдалд харьцахгүй бол биржийн хэлцэл түүний агуулгад нийцүүлэн зохих гэрээ, тухайлбал худалдан авах, комиссийн зэрэг гэрээ, журмыг хэрэглэж болно. Талуудын худалдааны нууцыг агуулсан, тэдний зөвшөөрлгүйгээр мэдээж болохгүй нөхцөлийг биржийн тухай хууль тогтоомжоор тодорхойлно. Биржийн хэлцэл байгуулах, түүнээс үүсэх эрх үүрэгтэй холбогдсон гарсан маргааныг эрх бүхий байгуулах хянан хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд уг шийдвэрийн талаар талууд шүүхэд гомдол гаргаж болно. Зөвшөөрлөөр хийх хэлцэл. Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх үүрэг бүхий 3 дахь этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайга хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ. Зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр хийхийг шаардахгүй. Хүчин төгөлдөр байх нь 3 дахь этгээдийн зөвшөөрлөөс шалтгааллах хэлцлийг 3 дахь этгээдийн зөвшөөрлөөр хийсэн бол иргэний хуулийн 54-ийн 5-д заасан журам нэгэн адил хамаарна. Зөвшөөрлөө хүчингүй болгох. Хэрэг талууд нэгэнт олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хэлцэл хийх зорилгоор ямар нэгэн үр дагавар бий болгоогүй бол зөвшөөрөл олгосон этгээд урьдчилан олгосон зөвшөөрлөө хэлцэл хийхээс өмнө хүчингүй болгож болно. Зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай талуудад мэдэгдэнэ. Зөвшөөрлийг буцааж хэрэглэхгүй байх нөхцөл. Хэлцлийг зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн шийдвэрээр хожим дэмжин зөвшөөрөхөөс өмнө буюу албатан биелүүлэх журмаар эсвэл дампуурлын хэрэг гүйцэтгэгчээс эд хөрөнгийг захиран зарцуулгатай холбоотой хийсэн үйл ажиллагаа нь иргэний хуулийн 42-ийн 1-ээс 42-ийн 3-т зааснаас үл хамааран хүчин төгөлдөр байна. Эрх олгодоогүй этгээдийн үйлдэл хүчин төгөлдөр байх. Эрх олгодоогүй этгээдийн хийсэн үйлдэлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдэлийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны иргэн зөвшөөрлгүй хийсэн хэлцэл. Насанд хүрээгүй иргэнтэй хэлцэл хийх читгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрөл олгосноо нотлохыг хууль ёсны төлөөлөгчөөс хүсвэл тэрээр зөвшөөрөх хэсгийг 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ. Энэ тохиолдолд хууль ёсны төлөөлөгчөөс насанд хүрээгүй этгээдэд урьд олгосон зөвшөөрөл буюу татгалзал хүчин төгөлдөр бус болно. Иргэний хуулийн 54-ийн 1 заасан хугацаанд хариу өгөөгүй бол зөвшөөрөл олгохоос татгалзсан гэж үзнэ. Насанд хүрээгүй этгээд хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлгүйгээр хэлцэл хийснээс хойш насанд хүрвэл хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр байлгах эсхийг өөрөө шийднэ. Насанд хүрээгүй этгээдтэй хэлцэл хийсэн этгээд нь түүний хууль ёсны төлөөлөгчөөс уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг авахаас өмнө хэлцлээс татгалзах хэрэгтэй. Хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй этгээдэд хэлцэл хийх зөвшөөрөл өгсөн боловч түүнийгээ нотолсон баримтыг нөгөө талд өгөөгүй бол хэлцэл хийгч нөгөө тал хэлцлээс татгалзах хэрэгтэй. Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны иргэний бие дааж хийх хэлцэл. Хууль ёсны төлөөлөгч буюу түүний зөвшөөрөлтэйгээр 3 дахь этгээдээс насанд хүрээгүй иргэнд өөрийн үзмжээр захиран зарцуулах эрх олгон шилжүүлсэн хөрөнгийн хувьд насанд хүрээгүй этгээд бие даан хэлцэл хийх хэрэгтэй. Насанд хүрээгүй иргэн хийхийг хуулиар зөвшөөрснөөс бусад нэг талын хэлцэлд иргэний хуулийн 55-ийн 1 хамаарахгүй. Хуульд шууха хэлцлийн талаар танилцууллаа. Хуульд шуухатай хамт иргэний эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.